За та бүхэндээ өдрийн мэндийг хүргье. За төсвийн хүрээтэй нэг холбоотой ганц нэг асуулт асууя. Зүгээр ер нь бол энэ төсвийн хүрээг ингээд хараад байхлаар орлогоо өсгөгцөн, зардлаа өсгөгцөн, алдагдлаа өсгөгцөн, засгийн газрын өр зээлээ өсгөгцөн, байж болох бүх чинээнд нь тултал бүх зүйлийг л ингээд тулгцсан л харагдаад байгаа. Тэгээ эн чинь өөрөө нөгөө том зургаараа ингээд харахаар 12-аас 25 оны хооронд төсвийн хүрээний мэдээлэл 23 удаа өөрчлөгдсөн. Үүний 13-аас 14 нь бол орлогоо хит өөдрөгөөр төсөөлснөөс болоод ингээд өөрчлөгдсөн байгаа даа. Засгийн газрын өр 12-аас 15 онд 110% өссөн. Өрийн дээд хязгаарыг ингээд 58.3%-аар ингээд өсгөж ирсэн. Энэ байдлууд чинь ямар хөө үр дүнд хүрэх гээд байна вэ гэхээр одоо өнөөдрийн яг бодит байгаа эдийн засаг дээр ингээд хий орлого өсгөөд зардлаасаа одоо урсгал зардлуудаа гаргачаад хөрөнгө оруулалтаа танаад байнгын тодтгол хийгээд яваад байхлаар одоо энэ томоохон төслүүд лөө мөнгнүүд нь гарч явсаар байгаа жижиг бизнесүүд нь одоо ингээд дуусчихж байна. Тэгээ үүнээс болоод амьдрал ахуй бол хэцүүдэж байна. Өнөөдөр манай Монгол улсад бараг байхгүй болсон байсан ломбарднууд дахиад гараад ирсэн. Энэ бол эдийн засгийн л одоо үр дагавар. Хоёрдугаар зах зээл дээр энэ төрийн үр ашиггүй зардал нэмэгдээд байхлаар бүтээмжгүй мөнгө зах зээл рүү орж ирнэ. Энэ бүтээмжгүй мөнгө чи өөрөө инфляцийг өсгөөд эргээд иргэдийн худалдаа авах чадварыг бууруулад ядууруулад байдаг. А бид нар бол эндээ нэг тийм нэрсэн том тоол яриад яваад байдаг. За гуравдугаар хувийн бизнес бараг байхгүй болж байна. Зөвхөн төсөв дагаж амьдардаг болж байна. Болж байна. Өнөөдөр ч гэсэн одоо бид нар яг л ийм байдал руу яваад байгаа. Тэгээ одоо дотоодын нийтлэхэнд эзлэх хувь одоо хэд байх вэ гэдэг энэ төсвийн доктортой байдлын зөвлөлөөс уг нь 27-оос илүү гаргамааргүй байна гэдэг ингээд хамгийн оновчтой гэдэг байдаг. Өнөөдөр бид нар 31-32 руу хүрэж байна. Ерөөсөө энэ орлогыг бол одоо бид нар тооцоолж байгаа биш. Хамгийн дээд хэмжээнд яаж зардлыг гаргаж болох вэ гэж байгаа юм шиг л ингэж харагдаад байгаа байхгүй. За өмнө нь хэлжсэн бас төсвийн хүрээний мэдээллийг нь олон улсад уг нь арай наривчлан тооцоолохын тулд 12-оос 15 үзүүлэлтээр тооцож гаргадаг. Ялангуяа одоо салбарын зардлуудыг бол дотоодын нутгийн эзлэх хувиар ингээд гаргацдаг. Тэгээ энэ дүнгээр нь одоо гаргаад явж байгаа ч гэсэн энийг бас аваагүй. Тэгээ энэ ерөөсөө төсвийн хүрээний мэдээлэл бол одоо үндсэндээ бол ерөөсөө ямар ч үр ашиггүй юм цаас болж хөвөрж байна. 3 жилдээ ханаа авах нь байтугай жил болгондоо тодтогдог, жил болгондоо өсдөг болж байна гэж ингэж бол харж байна. Тэгээ энэ хоёрхан асуулт байна. Нэгдүгээрт тэнцвэржүүлсэн үнийг $127 авсан. А бодит дээр бол зах зээл дээр үн бол 68 хавцаа байгаа. Тэгэхээр энэ тэнцвэржүүлсэн орлогыг 127-оор авчихлаар одоо нүүрсний үн буурж байгаа үед энэ тэнцвэржүүлсэн үнэ тооцдог арга өөрчлөл яасан юм бэ? Өсөж байгаа үед нөөц сан бүрддэг. Одоо буурж байгаа үед энэ чинь 127-оор тооцоод байхад 68-аар одоо бодиттой үн орж ирж байгаа. Цаашдаа ч бууж магадгүй. Энэ мөнгө яг бодиттойгоор байгаа юу? Дахиад төсвийн орлогын тодтгол хийх үү? Хоёрдугаар энэ төсвийн орлогыг хий бодиттойгоор ингэж өсгөж байгаа хүмүүстээр хариуцлага тооцдог энэ тогтолцоо системийг яах вэ? Энд чинь нэг өсөндөө бол одоо хий өсгөж хий зардлуудаа гаргаад буцаагаад ингээ байнга тодтгол хийдэг чинь тодорхой хүмүүсийн хариуцлага гэж үзэж байгаа шүү дээ. Энэ хоёр асуултанд нэг хариулж өгөөч. Ажлын хэсэг энэ хоёрсад хариулъя. Та сүүлийн 10 жилийн статистик үзээрэй. Энэ тооцоолсон төсвийн тэнцвэржүүлсэн орлого хий байна уу? Үнэн байна уу? Яг төлсөн хэмжээнд л яваа шүү. Даашаа дандаа илүү давж биелж байгаа. Хоосон орлого гаргаад, хоосон зардал гаргаад байдаг юм шиг та юм мэдээллийг нийгэмд буруу өгч болохгүй. Энд чинь одоо бүхлөтөн мэргэжлийн баг хамт олон институтсууд, судалгааны байгууллагууд энэ чинь бүтэн бараг жилийн хөдөлмөр зарцуулж энэ тоонууд бүх Монгол улсынхаа нийгмийн эдийн засаг, хувь хувьсгал, гадаад дотоод хөрөнгө оруулалттай экспорт импортынхаа тэнцэлтэйгээ гаргаж байгаа тоонууд шүү дээ. Энд хий бичээд хий унгаагаад байдаг зүйл байхгүй, ингэж болохгүй. Нөгөө талаар та энэ орлого зардал нэмээд ингэж. Бид энэ төсвийн орлогыг та тоо харахад бол өсөж харагдж байгаа боловч дотоод нь нийт бүтээгдэхүүн эзлэх хувь хэмжээгээр тасралтгүй бууруулж байгаа.
27 онд 30, 28 онд 28, 29-нд 28 гэсэн ийм хувьдаар буух асуудал. Тэнцэл юун дээр та хараарай. Нийт зарлага одоо дотоодны бүтээгдэхүүн 37% байгаа шүү дээ. Бид 31 болгоё. Эх хоноод 30 болгонд 28 болно гэдэг. Дандаа буулгах зорилтуудтай буюу эдийн засагт хувийн хвшлийн орон зай гаргах ийм ажлууд хийж байгаа. Тэгэхээр бодлогын чиглэл хандлага бол энэ таны яг хэлсэндээ зөв байгаа. Нөгөө талаар энэ үн нүүрс энэ ч өөр уулуурхаан бүтээгдэхүүн маань урт хугацаанд өнгөрсөн 20 жилийн дунджаар авдаг. Цагтаа $300 хүрсэн нүүрс заримдаа $20 хүрчээс унжсэн. Ингээд дундаж үнийн тооцоод үзэхэр чинь 127 гэдэг тоо гарч ирж байгаа юм тэр. Тэгэхээр 127-оор бид нар орлого олно гэж тооцдог. Одоо байгаа зах зээлийн хандлага тэнцээц эх 3 жилийнхаа төлөв байдалтай нийцүүлэл тоогоо аваад явж байгаа. Ер нь энэ $127 дээш олоод ирвэл энэ давсан орлого хуримтлалын санд очино гэсэн асуудал байхгүй юу? Хуримтлалын санд мөнгө очихгүй байна л гэсэн үг. Ягаад гэвэл дундаж үн чинь 127. Энэ дундаж үнээс илүү гаруулад өсөлт үүслэе гэж бодож тэрийг хомтлуулаа гэдэг хуультай. Гэтэл энэ 127 гарснаас хойш бид тэр үнийг даваагүй болохоор тэнд хуримтлал үүсэхгүй л гэсэн үг. Тэрнээс энэ бол төсөвт нөлөөлөөд төсөвт одоо 127-оор тооцоод байгаа зүйл байхгүй. Тийм байдаггүй.